Монголын дугуйн холбооны 60 жилийн ой зориулав. Дугуйгаар жигүүрлсэн нэгэн жаран. Арга мөхлийн зон дээр салхи татуулан давхиж юусан Монголын минь үрс ад өнөөдөр хөлийнхэн хүчээр эргүүлдэг дугуй хэмээх төмөр хөлгийг биеийн хүч сэтгэлийн хатаар жолоодож Монгол гэсэн нэгэн нэрийг дэлхий дахинаар дуурсгасан Монголын дугуйн холбооны алтан үеийнхэн болон гал төлөөр бадарч байгаа залуу тамирчид үе үеийн удирдлагуудын нэгэн жарны түүх эхэлж байна. Энэхүү түүхийг өгүүлж чадах хүн бол эх орондоо дугуйн спортыг үүсгэн байгуулсан олон арван шав нарын хайртай багш дугуйн спортын загал маялсан эцэг бүгд наримдах Монгол ардуулсан спортын мастер гавьяат багш Цэвгийн даржаагийн дурсамж давтагдашгүй бөгөөд үнэтэй яриа болно. 1910-аад оноос эхлээд манай оронд бол ундаг дугуй гэдэг юм тийм нэрийг мэддэг байсан. Ундаг дугуй гэдэг нэр мэддэггүй. Үзэж байж ундаг дугуй гэдэг юм байдгийн байна. Энэ бол одоо арга байхгүй. Бурхан багшаас одоо хүн төрөл хийдэнд одоо заяасан хоёр дахь мөр юм байна гэж ингэж одоо үзэрдэг юм аа. Жаргалтай дэлгэр Монгол орондон дураар амьдарч тус хард өгтөнлөн тэмцэн хамгаалж үндсэн хуулиан баталжээ. Уг хуулинд Монголын төр биеийн төмрийн спорт гэдэг цоошин нэгэн зүйлийг бүхэл талаар хөхүүлэн дэмжиж боломж болцоогоор хангаж юуны өмнө нийт ард түмнийхээ бие бэлтрийг жирэгжүүлж эрүүл саруул ирээдүйг хүмүүжүүлнэ гэж тунхагласан байдаг. Хувьсгалын анхны жилүүдээс биеийн төмрийн олон төрлийг зааж сурахад угаасан авхаал зэрэглэн Монголын үрсад суралцахаас гадна ундаг дугуйгаар олуул нийлж жагсан явж сүр хүчийг үзүүлдэг болжээ. Энэ бол дугуйн спорт хөгжихийн эхлэл анхны зам өрн байсан юм. Их зохиолч Дашторжийн насгдорж байна. Эрүүл үед саруулхан оршно гэж юутай үнэн хэлээвэ. $1954 оны 4-р сарын 15-нд энэ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд том цуглаан болж Улаанбаатар Бээжи явах гэж байгаа дугуйчдыг гаргаж өгөх тийм том цуглаан болсон. Энэ цуглаанд бол ардчсан орнуудын дипломат төлөөлөгчд за тэгээд манай нам засгийн төлөөлөгчид тэр ийж гаргаж өгсөн. Монгол Ардын Хувьсгал намын эвлийн төвөрөний нарийн бичгийн дарга Жамсраа гэдэг хүн уг хэлж гаргаж өгсөн. Нийслэл хотын Сүхбаатарын нэрмжит талбайгаас Улаанбаатар Бээжин Улаанбаатарын дугуйн аялалд манай тэргүүний биеийн дамирчин 12 дугуйчин залуус 4-р сарын 15-нд Бээжингийн чиглэлд мордлоо. 2 цаг жаахан гүсээгээд гарахад Улаанбаатарт бол цасан шуургатай байсан. Бидний гарахад бол үзэгчид залуучууд Амгалан хот хүртэл цуг давцгаас авсан. Тэгээд Амгалангаас цаашуд бид ингээд яваад өнөө буурлын даваа гэж байдаг юм даа нуус. Тэр давааг даваад давхад бол ороо харахгүй болсон чинь тэгээ газар тэмцэж байгаа тэгээд буурлын давааны тэр цаадаар ороод тэгээд одоо хоолсон бид. Тэгээ ундаг дугуйнуудын маань тэгэл хүртэл цастаалцсан байсан ш. Тэгээ манай нөхдүүдийн зарим нь одоо за болио одоо ингээд барахгүй юм байна. Ийм байдлаар бэж орно гэж бол хаа байсан.
буцаа гэсэн гэж. Тэгсэн чинь манай биеийн тамир орооны дараа жигмэл орж байгаа гэдэг хүн дахиж ирж өглөө. Буцахгүй байх уу гэдэг дээрээ болоод шиг хурч ирэл загнаа л. Юу гэсэн үг танаа яа. Ингээд бид нэг цаашаа нөгөө цасны төлөвшөл улдагдгаа явуулдаг юм шүү дээ. Ундагдгаа үүрээд урдлынх нь нөгөө өвдөг тулсан цасны зам гаргаад ингээд нэг 20-30 км гадар бол явсан. Залуучууд саад бэрхшээл бүхнийг давж Алтан өлгийн нутгийнхаа өргөм талыг туулсаар 4 хоногийн дараа Дорногов аймгийн төв дээр ирэхэд нь нутгийн ардууд хөдөлмөрчид баясгалантайгаар угтаж өнгөрүүллээ. Сайн шин тодноос цааш воён газрын элсэн манхан талыг туулсаар Монгол нутгийн торгон хилийг чиглэн явлаа. Манай залуус дугуй бүхэндээ Монгол хэдийн жижиг далбааг ичилсүүдэн хийсгэж Улаанбаатар Бээжин гэж бичсэн улаан торгон дууцыг ингэр дээгүүрээ намир утсаар их хятадын алдарт нийслэлийг чиглэн мордоо. Энд аяллаа гол зорилго нь юу байсан гэхээр Монгол хятадын биеийн тамир спортын соёл боловсролын анхны хэлхийн холбоог тогтоох ийм зорилготой. Тэгээ энэ аяллыг бол хэн их дэмжиж байсан гэсэн Мао Цзэдун дарга хятадын гадаад явдлын яамнаас сайд Жонда хоёр их дэмжиж байсан. Энэ Монгол орон гэдэг их сонин орон байна. Эднэртэй одоо холбоо хэлхийг тогтооё гэж ингэж байсан юм да. Алс холын нутгаас агадуу монголчуудын найрсаг мэндчилгээг илэрхийлсээр дугуйчид Бээжин хотод орж ирлээ. Манай одоо элчин сайд очир болохгүй очсон байсан. Хоёр орныхоо төрийн талбайг өргөөд сүлдэндүүгээ дуулж байсан бид нар. Лас дэш насныхан уралддаг болж олон улсын тэмцээнээс алт мөнгө медаль удаадараа эх орондон авчирсан тогтхын бүрвдөөж Бомын Баатар Жамбус сүрэнгийн аж яасрын загдарагчаагийн ичин дөрөв мөн олон улсын хэмжээний мастер Батын ган төмөр нарын амжилтууд бол тэмцээн байвал оролцоход бэлэн зам байвал хинтэж уралдахад бэлхэн гэдгээ харуулсаар байна. Миний багшуулаад даржаа гэж хавьяа тагшаага. Би багштайгаа одоо ерөөсөн 60 гаруй жил 70 жил одоо амьдралаа холбоод өнөөдөр чинь багштайгаа уулзаад ингээд явж байна. 1957 онд анхны шигш яваг Масагбад дэлхийн залуучуудын 6 дугаар фестивал болж тэр багаар очиж байсан. Гончиг алтан гэрэл, даржаа, пагнжуу, гарамжуу гэсэн юмсуудаар анх орж байсан. 1961 онд Монголын бүх ард түмний анх дугаар шигтгэхээр дорн таймагта 60 гаруй дугуйчд оролдож анх удаа аймагтаа төрүүлж Монголын бүх ард түмний анх дугаар шигтгэхэд оролцожээ. Хамт уралдаж байсан үеийн тамирчид маань, манай багийн тамирчид маань, Бадам хаан, Жамс маань
босхон дорж гэдэг бид дөрөв нэг баг олон жил оролцож алт мөнгөн медаль, хүрэл медаль хүртчихээ. 1969 оны улсын дугуйн аварга баг аварга тамирчдыг шалгаруулах болон Ленин нэрмжит алтан медаль, хүндэт диплом бүрдэх энэ уралдаанд хот хөдөөгийн 20 гаруй нийгмийн байгууллагуудын 160 гаруй тамирчин нийт 10 зайд уралдаж хүч зэрэг хурд самбаагаан шалгасан юм аа. Эдгэрчүүдийн улсын аваргын анхдугаар тэмцээн гэж болоход тэр тэмцээнээс би алтан мөнгөн медаль 2 зайд уралдаж алтан мөнгөн медаль авч ирсэн. Ер нь бол манай эмэгтэй дугуйч 1950-аад оны сүүлчээс бол олон улсын чанартай тэмцээнүүд бол оролцож эхэлсэн. Бид наримд Монгол Улсын одоо спортын гоёотноос даржаа түүний гэргий долгор сүрэн эдгээр бол одоо самд огшинтер бол маш сайн уралдаж тухайн үеийн одоо дугуй спортын түүхийг анх бичилдсэн хүмүүс гэж би бодож авдаг. 2004 оны спирткад 2008 оны спирткад авраг болчихсон. 2008-д оронд бол хос гэдэг төрлөөх орж Монгол Улсын салбарт тооцоо гарсан. Алт болчихсон. Дугуй спорт миний амьдралд бол маш их төсвөр зүйчил хатыг суулгадаг ер нь хүний амьдралд маш их төсвөртэй, дэвчээртэй, амьдралын цонхог хэрэгсэлийг даван туулах тийм их хүч өгдөг. Тэрүүгээрээ би ерөөсө дугуйнда маш их хайртай. Жилгүүрэ Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн нэрмжит уралдаан зохион байгуулдаг боломжтой тогтсон. Хот хөдөөгийн нийгмийн холбоотын тамирчид бүх төрлөөр өрсөлдөж, өөрсдийн тогтоосон амжилтуудаа ахиулах өргөн боломжтойгоор онцлог байдаг цуврал тэмцээнүүдэд байнгын бэлтгэл тавих бүрэн боломжтой болжээ. Энэ нь их тэмцээнүүдийн сорилго шилдэгүүдийг шалгаруулдаг уралдаан юм. Энэ жил одоо 10 клубийн 60 орчим тамирчин оролцож байна. Энэ бол одоо мэрэгжлийн уралдаан улсын аваргын хамгийн том тэмцээн байгаа. Тэгээд энэ жил бол бас Монголын дугуй холбооны хувьд их онцлогтой жил 60 жилийн байгаа бид нар энэ жил тэмдэглэнэ. Тийм учраас бол одоо бас энэ ач холбогдол гэж арга хэмжээ зохион байгуулж байгаа. Бөөн гараатай холын зай уралдаан байгаа 150 км уралдаан 75 км Дундгуй аймаг руу уралдаанд буцаж эргэж оролдох ийм тэмцээн болж байгаа. Токиогийн өдний бид бас нэг тодорхой тамирчин оруулах зорилготой байгаад ингээд ажиллаж байгаа. Манай тэгшүүрийг таавд мэдэх багтай дэлхийн аварга. Тэгээ одоо Украины багтай хамтарсан бэлтгэлийг уралдаж байгаа. Тэгээ мөн Францын багтай өмнө бас манай зарим тамирчид ингээд бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ бид бол бас энэ бэлтгэл сургалтыг хангах энэ чиглэлээр нь бас нэлээд ажиллаж байгаа. Гэхдээ зөвхөн нэг мэрэгжлийн ажлаас гадна бас Улаанбаатарын захиргаат байгаа нэлээд бид нар ер нь нийтийн дунд энэ дугуй спорт сүүлийн үед хөгжиж байгаа. Тэгээ эрүүл байх залуучууд бас зөв одоо амьдралын хэмнэлтэд болох дугуй бол бас чухал нөлөөгөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Бас нийтийн спорт бол бас нэлээд дэлгэрэн хөгжиж байгаа. Цаашдаа дугуйны замын асуудлыг бас бид нар хот энэ засгийн газрынхаа төвшөнд ярьж байгаа энэ шийдвэр бас залуучууд бас нэлээд чухал арга хэмжээ болно гэж үзэж байна. Очтөрийнхөө далбаар алдар нэртэйгэн өргөж алаг сайхан нүдүнгээ баярын улмастай зогсон тавны чөлийг одоо манай ТОМ-гээс олон одоо 10 шилдэг одоо тамирчид мастерууд, олон улсын мастерууд, гавьяа тамирчид одоо төрийн гарсан. За энэс одоо давтагдах юм бол Монгол улсын гавьяа тамирчин Өрзөн Орших, олон улсын хэмжээ мастер Пүрвсэрэн Даваахуу, Жавхлан төр за ингээд мөн оргодол гэсэн одоо манай их шилдэг тамирчид төрийн гарсан. Өлсөө барж чөмгөн дундартал дасгал сургууль хийж исэн цаг бүчүүхэн үнэтэй бас сургаалтай. Дугуйн тамирчдын тулсан зам бүхэн дардан байгаагүй. Ялалт ялагдлаар дүүрэн он жилүүд байсан. Нийгэмлэг хороод дугуйлан бүр өөр өөрөн багш дасгалжуулагч харан
хэдвэр байгаа гэдгийг мартаж болохгүй. 2017 онд одоо манай анхнаасаа ис аюул шилжиж Азийн аврах салбарт тэмцээнд анх удаа оролцсон. Хойд цуваа гараад оролцсон. Дөрөвдүгээр шалгалт сайхан төлөвлөсөн. Энэ жил манай би амар төвшин Солонгос улсын олон өдрийн уралдаанд амжилттай Монголын тамирчдаас төрүүлж 150 тамирчдаас 24 дугаар аймд орсон. Тэр бол дугуй спорт амжилт төсвийн их дээд амжилттай байна. Өвлийн хүйтэн зуны агмах лундч бэлтгэл сургуулиа хийж спортын олон төрлөөр дасгал хийн. Дугуйгаар зөвхөн засам замаар биш бартаатай хэцүү замаарч уралддаг. Хатуужил, төвчээр, шударгууд зан, хожигдож шатдаг сэтгэл зүйд суралцдаг спортын энэ төрөл сургуулийн болон дээд сургуулийн оюутнууд улам шамдан хичээлж байгаад ахмад дүүд маань сэтгэл тэнүүн байна. Монгол зөвлөлтийн дугуйчдын тэмцээн нийслэлийн анхаарлыг ихэд татлаа. Зон километрийн уралдаанд зөвлөлт улсын баг 2 цаг 23 минут 20 секунд хурдалсан бол буудай ахлагчтай Монголын баг 2 цаг 27 минут 32 секунд хурдалж багаараа бүгд наримдах Монгол ард улсын спортын мастерын зэрэг биелүүллээ. Зон километрийн нэг үрчилсэн уралдаанд зөвлөлтийн тамирчин Кашавай 1-р байр. Монголын тамирчин Саманд 2-р байр. Зөвлөлтийн тамирчин Урбанович удах байруудыг эзэллээ. За өнөөдөр сайхан өдөр байна. Хангаа дэлхий иргэшээсэн энэ сайхан өдөрт бид нар юу гэвэл Монгол улсад дугуйн холбоо үүсэн байгуулсан түүхэж 60 жилийн хүрээнд Монголын одоо ахмад тамирчид мастеруудын 2019 оны аврах шалгаруулах тэмцээнээ явуулж байна. За энэ тэмцээнийг явуулахад бид нар ямар ач холбогдол өгч байгааг бол дугуй холбооныхоо 60 жилийн арга хэмжээнд дотор манай гэр бүлийн хүн Сагдарагчаагийн ичнэр спортын мастер энэ хүний нэрмжид болж байгаагаар бүх дугуйчдын болон манай гэр бүлийн хувьд хамгийн их одоо өндөр нэр хүндтэй баяр баясгалантай үйл явдал боллоо. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар ялангуяа ахмад тамирчид за тэгээд залуу үеийнхний хооронд туршлага солилцох болон ахмадуудын бие барилдрыг сайжруулах, эрүүл мэндэд анхаарахад маш тустай гэж үзье. Тэгээд энэ тэмцээн маань жилээс жилд өргөжөж оролцогчдын тоо нэмэгдэж байгаад маш их баяртай байдгийг. Тэгээд цаашдаа энэ тэмцээнийг улам боловсронгуй, улам олон хүн хамт хэрэгтэй байгаа ба. Тэртээ 50-аад оны хэр үүд наримдах Монгол ард улсын дугуйчдын хувийн тэргүүн шалгаруулах авраг нэртэй анхны аль биесний уралдаан зохион байгуулснаас хойш богинохон хугацаанд энэхүү спортод шамдан суралцсанаар анх удаа Варшав, Берлин, Праг гэсэн маршруттай олон өдрийн уралдаанд манай тамирчид оролцоод дугуйн спорт ихэд өвлсөн Герман, Голланд, Итали, Орос зэрэг орны тамирчидтай байгалийн хүнд нөхцөлд уралдсаар манай тамирчин Лувсангийн эрхэм жамц 100 гаруй тамирчидаас 61-р байранд орж Монгол тамирчны хавыг үзүүлж хуран цугларсан олныг гайхуулж van de verliezers die doorkomen op 3,5 minuut. Volunteer is met hem mee. Цаашлаад 1974 онд зөвлөлт холбоот улсын эрхүү Улаанбаатар хотуудын хооронд найрамдлын замаар нэртэй олон өдрийн хүнд уралдааныг тогтмол явуулдаг болж бэлтгэл сургууль хийж ирснээр 1964 онд Японы Токио хотод болсон 18 дугаар олимп, 1980 дугаар оны Москвагийн 22 дугаар олимп, 1992 дугаар онд Испанийн Барселоны олимп, 1996 дугаар оны Америк нэгдсэн улсын Атланта хотод болсон олимпиадад манайхан амжилттай оролцож Монгол улсын тугийг нэмрүүлж явсан түүхэн гавьяатай.
Японы Токио хотод улсын 18 дугаар их наадамд манай улсын урд ам барьдаг дугуйчид багш даржаа тэргүүтээ тамирчид амжилттай оролцож туулга замаа сухралгүй гадаадын тамирчидтай энэ зэрэгцэн уралдаж байсан гэдгийг сонсоод бахархах хувийн аргагүй юм. Оюутан байх тэр хугацаанд би 1964 онд Япон улсад болсон Олимпийн 18 дугаар наадамд би очиж оролцсон. Чаваад усан шившээваг Иранд очиж оролдуулсан. Иранаас хүрэл медаль авсарсанда энд Азийн аварга шалгуур тэмцээнд 20 гаруй баг оролцсноос манайх 3 дугаар байранд орсон. Дугуй спортын 60 жилийн ой зориулаад одоо ажил хөдөлмөр утгатай наслах одоо өнөр өтгөн сайхан ажралтай амьдрахын ерөөдөг тэдэндээ дэвшүүлье. Дугуйн спортын түүхэнд ан улсын медаль, хүрэл медалийг Ираны Азийн тоглолтоос багаараа авчирч ялаа. Талигач жаргал сайхан та хамт гарын 5% гэдэг багийг бүрдүүлээд дэлгэгт орох аялал 1992 оны 4 сарын 12-нд нутгаасаа гараад 294 хоног яваад 1993 оны 1 сарын 31-нд өглөө 11 цагт одоо улсынхаа нийслэл Улаанбаатарын төв талбай дээр орж иж ялаа. Жамсрангийн өлзий орших Улаанбаатар хотын аварга болон хотын спорт гадад 24 удаа тэргүүлж улсын аварга шалруулах тэмцээн болон бүх ард түмний спорт гадад 43 удаа манлайлж байсан тэр Азийн аварга шалруулах тэмцээн 1990, 2000, 2001 дугаар онд мөн 1989 дугаар онд хүрэл медаль хүртэж Дэлхийн дугуйн шилдэгүүд хорон цугларсан Дэлхийн аварга шалруулах тэмцээнээс 1997 онд хүрэл 2001 онд мөнгө медаль хүртэж байсан. Монгол улсын шилдэг тамирч нар 3 удаа шалгарч Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал бүрдүүч хонын эзэн болж хөдөлмөрийн аварга биеийн дэвний спортын тэргүүний ажилтан 2001 дугаар онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гав яат тамирчин цолоор шагнуулсан бидний бахархан дүүрэх тамирчны нэг байсан. Сүхбаатар аймгийн дасгалжуулагч Сугар Сүрэмгийн төмөр хуйгийн гарын шавь алдар спорт хорооны тамирчин Бат сайхны тэгш баяр олон улсын дугуйн холбооны сургалтанд хамрагдан бэлтгэлэн базааж анан тойргийн уралд аны 2016 оны залуучуудын дэлхийн аварга болж 2018 оны залуучуудын Азийн аваргын хүрэл медаль 2019 онд Индонез улсад болсон насан туршидын Азийн аваргын мөнгө медаль хүртсэн зэрэг түүхэн амжилт гаргасаар ирлээ. Эдгээр амжилт бол Монголын дугуйн холбоо үүсэж өгдсөний 60 жилийн ойдоо барьсан томоохон бэлэг юм аа. Юуны өмнө энэ улсын аврагт хүрэлцэн ирсэн баг тамирчидтай бүгдэнд нь 60 жилийн баярын мэнд төргий. Тэгээд мөн энэ цуглц хүрэлцэн ирсэн багш дасгалжуулагч болон бүгдэнд нь одоо цааш тэмцээн уралдаанд өндөрөөс өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна. Дархан хотод дугуйн спорт үүсч хөгжөөд одоо 1967-68 оноос эхлээд үүсч хөгжсөн. Өнөөдөр хүртэл очиж байгаа хүн бол Дамдингийн тоглолт гэдэг хүн дасгалжуулагчаар он удаан жил ажиллаж олон арга мастер төгөөсөн. Ингээд Дарханд одоо олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 21 төгөөд байна. 77 онд Германд яваад энэ Германы бүх ард түмний спорт гэдгийг үзэж сонирхож агаад тэнд дугуйчдын явдаг сонирхдаг дугуй сонирхдаг улсууд дугуйгаа оноод орж яахыг үзсэн. Тэгэд ирээд л энийг энэ Дархандаа хэрэгжүүлээгээд Монголын бүх ард түмний 3 дугаар спортгад гэж болж байгаа Дарханаас улсын тэмцээнд анх удаа явж исэн анхны тамирчин. Би бол одоо 3 дугаар спортгад 4, 5, 6 Монголын бүх ард түмний 4 спортгад оролцсон хүн байна. Дархны дугуйчдыг бас залхаж болж цаваа
гараад 5 км, 100 гараад 25 км-тэй амжилтаасаа орж ирсэн юм байна. Наран туяа охин ингээд Ленин 100 жил аягаар анхны алт хүрэл мөнгө медалуудыг авчирж ирсэн улсуу да. Ингээд та бүгддээ эрүүл сайн сайхан спортын өндөр амжилтыг дахин хүсье да. Манай Монголын дугуй холбоо өршөөрсөн 60 жилийн бусан дээр энэ хүүхдийн спортын 6 дахь наадам болж байгаад нь маш их таатай байна. Тэгээ энэ Дархуул аймгаас одоо ингээд 3 дамжчин ирсэн. Саяхан Улаанбаатар хотод Монгол хятадын дугуйчдын уралдаан болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн багийн 100 км-ийн уралдаанд бүгд наримт хятад ард улсын баг 1-р байр, бүгд наримт Монгол ард улсын баг 2-р байр эзэллээ. Уралдаалаараа жигээр вариант бүгд наримт Монгол ард улсын тамирчин буудай ганцаараа хурдлан орлоо. Өнгөрсөн 62 оноос улсын жигшээ баг дээр очиж даржаа өгшин гар дээр 1972 он хүртэл тэр үеийнхээ шилдэг дугуйчтай хамт уралдаж тухайн үедээ бас өөрийгөө баярлуулж байжаа. 1965-67 онд Берлин, Праг, Варшавын Витамины холоо өдрийн уралдаанд орсон. Дугуйн холбооны удирдах зөвлөлийн аймаг хотуудын дугуйн нийгмийн тамирчид багш дасгалжуулагчдын онол практикийн ажлыг төлөвлөх, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцуулах, эмч сэтгэл зүйчдийг бэлтгэх, шин техник орчин цагийн дугуйн хөгжлийг судлах, шинжлэх ухааны үүднээс дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг Монголын дугуйн спортын гадаад харилцаахан өргөдгөх ойрын 3 жилийн ажлыг төлөвлөж байна. Анх удаа дугуйг сонирхон унаж байснаа улмаар тэмцээн зохиож хөрш орныхон дугуйчдаас сурч хөгжсөөр төв дэлхий цаашлаад хүн төрлөختний спортын их наадам Олимпиад оролцож нэр алдран дуурсгасан Монголын дугуйн тамирчид бол спортын түүхэнд гавьяа байгуулсан бахархмаар хүмүүсээ. Би 11 настай дугуй спортоор хичээлээ жил гаруй болж байгаа. Тэгээ одоо Сэлэнг аймагт орж байгаа дугуй спортын улсын аварт орж байгаад их баяртай байна. Сэлэнг аймагт болж байгаа өсвөр үе залуучдын уулын дугуй улсын арга шалгаруулалт тэмцээнээс хос алтан медаль авсанд баяртай байна. Оноос 2016 хүртэл миний яг дугуйн сан яг эд үе мэнэсэн. Тэгээд энэ хугацаанд Азийн аваргаас алтан медаль дараа нь 2 жил дараалж хүрэл медаль авсан. Тэгээд үүнээс гадна зөндөө олон тэмцээнүүдэд олон өдрийн тэмцээнүүдэд бас амжилт гаргаж ирсэн. Тэгээд улсын аварга жил дараалан болж ирсэн. Монголын дугуйн спортын 60 жилийн түүхэнд ажиллаж байсан багш дасгалжуулагчид үеийн бүх тамирчид 60 жилийн баярын мэндийг өнөөдөр хүргэе. Анхудаа ахмадын улсын аварга тэмцээн явуулсан. Ингээд ахмадын дахиж дугуйгаа авах энэ бэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэх ийм их сураг тавьсан хүн одоо миний дээр сууж байна. 2018 онд Аз намхан дадаа орнуудын анхдугаар Олимпиад Малайзийн Куала Лумпурт болсон. Энэ Олимпиад дэлхийн 62 орны тамирчид оролцсон. Энэ уралдаанд алтан медаль авсан. Хоёр дахь уралдаанд дахид одоо алтан медаль авсан. Энэ Олимпиадад 200 аварга болсон. Аз тэмд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэнд анх удаа Японы Уцума хотод 1990 оны
100 олсон юм. За энэ тэмцээнд би баг тамирчтай бэлтгэл сургалтын хийж оролцоод багийн 100 км-т 2 цаг 06 минут 27 секундээр Азийн дээд амжилтыг манай баг тогтоосон. Энэ бол түүхэндээ Монголыг бас гайхаж биширч багтаж байсан. Ер нь бол тамирчин хүн амжилт гаргана тэр мэрэгчлэр одоо их удаан явна гэдэг бол ерөөс ар тал гэдгээс л их хамаардаг байх гэж би бол боддог л. 17-8 байгууллагын 60-70-аад тамирчин оролцож байна. Ингээд түүхт ойгоо тэмдэглэж байгаа нийт дугуйчид, багш дасгалжуулагч нар, тамирчид одоо үе үеийн ахмадуудаа бүгдөөрэнд нь оюун баярын мэндийг хүргэмээр байна. 2003 оноос Монголын хүүхдийн спортын наадмыг жилд нэг удаа тогтмол зохион явуулж байхаар болжээ. Энэ бол Монголын дугуйн тамирчдын хойч үеийг бэлдэх нөрийн хүндтэй ажлыг онцгойлон анхаарсан Монголын дугуйн холбооны удирдах зөвлөл туршлагатай багш дасгалжуулагчдын санаачлага юм. Өнөөдөр сонирхогч харин маргааш гэхэд улс төв дэлхийн аваргууд энэ дээсэл төрнө. Тэдэнд аваргын тавцсан ойрхон байна. Гагцхүү хичээх хэрэгтэй. Тэгээд манайх өнөөдөр Жахланбаатар спортын мастер одоо 16 төгт өнөөдөр хол цэцгээ төрүүллээ. Цугаадар аймгийн 102 тамирчин гисэн эндээс хүрэл мөнгө медаль өгчөөд байгаа. Өнөөдөр дугуйн тамирчин анхны алтан медалийг хүртсэнд их баярлж байна. Бэлтгэл сайн хийж өгсөн багштай баярлалаа. Дээрээс нь баг хамт болтондоо баярлалаа. Намайг тусалж дэмжсэн ээж ах дүүс хамаадлын садандаа маш их баярлалаа. Би сая 14-өөс 15, 16 насны анилал төрүүллээ. Тэгээд энэ амжилтыг гаргахад тусалсан багштай бас их баярлалаа. 1972-нд даржаа өгшөр өдөртөнд дор энэ улсын шгшээгийн нэгдүгээр шгшээгийн тамирчин болсон. За ингээд тэр жилдээ би 1972 онд Монголын олон өдрийн уралдааны аварга болж байсан. Энэ үний аваргын дараан далдар болцоодод баригдсан дарсан болгон өвчин зэрэг нийгмийн байгууллагууд бэлтгэлд оролцож тэргүүн баригдсан. Улсын ирээдүйдээ олон залуу тамирчид тодрон гаргав. Ер нь дугуйн спортод аварга болон сайн тамирчин болон төлөвлөгчгүйгээр, хамт олонгүйгээр, тамирчдгүйгээр одоо хүн тэр аварга болно гэж тийм одоо ойлголт байхгүй шүү дээ. За 1974 онд Монголын тамирчид анх удаа Аз ТV-ийн их наадам болох Азийн 7 дугаар тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. 1-р нь Иран орсон, 2-р нь Япон орсон, 3-р нь одоо манай Монголын баг тамирчин оролцсон. Хүүхдийн одоо 6 дугаар их наадамд хүүхдтэй оролцоод одоо нийтдээ 2 алт, 2 мөнгө, 2 медалийн амжилтаар одоо манай аймаг нь одоо хүүхд 6 дугаар их наадамд амжилттай оролцож одоо хүүхдүүд нь сайхан амжилт үзүүлж байна. 47-8 жил уралдаж байна. 52-3 жил дугуй унж байна. 37-8 жил одоо дугуйн спортын дасгалжуулагчийг Дорногов аймаг, Дорнот аймагуудад хийж байна. Шавнаар одоо 1000 гаруй хүн байна. Дугуйн спортын амжилт бол алдаануудаа нэгэн жар нэгүдэж альс ирэх дараагийн жарантай золголоо. Өнгөрөн одож байгаа он жилүүдэд дугуйн спортын тамирчдын амжилт жилээс жилд тэмцээнээс тэмцээнд өсч спортын нийгэмлэг клубүүдийн дасгалжуулагч багш нарын нэрийн хөдөлмөр шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл сургууль хийсний үр дүнд
Бээр зэрэглэлийн дэлхийн аварга, Азийн болон Эрдэнэ дэлхийн аварга, ханан тойргийн залуучуудын дэлхийн аваргын алт мөнгө хүрэл медалиар ингэрэмэдэж спортын түүхэнд алтаар бичигдэх амжилтаар 60 жилийн ойтой золгож байна. Өнөөдөр дугуйн спорт 300 гаруй спортын мастер, спортын гавьяат багш дасгалжуулагч Тамирч Дараан бахархдаг. Зоригийн эзэдмэн 1958 оноос эхэлж Монголын дугуйн спорттой хувь заяамаа холбогдсон юм а. Анхны шгшавагийн гишүүн Германд бэлтгэл хийж Хятад Германд уралдаж ингэж явлаа. За одоо энэ 18 онд манай тамирчид маш их сайн амжилт гаргасан. Залуучууд нь ахмадууд нь 19 онд одоо энэ Токиод ахмадын олимп байгаа. Тэрэнд манай хүмүүсээ амжилтаа оруулах ийм л бодолтой байна да. Даржаа өгшмийн одоо намайг анх тамирчин болгоцоод их хувь нэмрээ оруулаад намайг одоо энэ зэргийн тамирчинд болгоцоод багшийн гавьяа Монголын тамирчид дэлхийг эсвэл алтан медалуудад удаа дараа аваасаа гэрээд гандлаа. Хаан уул дүүргийн биеийн тамирын спорт орооны дасгалжуулагч нар мандах гэдэг дасгалжуулагч намайг дасгалжуулсан. Миний гаргасан хувийн амжилтууд гэх юм бол одоогийн байдлаар жил дараалал улсын аваргуудыг авсан. Жил дараалал бүх этапд төрүүлж олон өдрийн шилдэг эмхтэй болсон. Савитний хөлийг алдави тамирчны ялч янхан алдоги Савитний хөлийг алдави тамирчны ялч янхан алдоги. За энэ онд Монголд боолгоны үүсгэн байгуулагдсан 60 жилийн Монгол дугуй спорт мэргэжлийн түвшиндээр үлдсэн 60 жилийн болж байна. Энэ онд тохиолдуулаад бас юуны хамтлагч апоны замун одоо хөдөлж байгаа залуучууд тэгээд энэ бүхнийхээ дугуйчтай бас Монголын дугуй холбооны зүгээс болоогоос гой маягийн мэдээг өгж байна. Бүгдээ одоо сайхан эрүүл саруу сайхан азтай жаргалтай найрамдтай ажиллаж амьдарч дугуйхаа спортыг дэлхийн давтамжаар гаргаасаа гэж хүсэж байна да. Зориг тавиа хурдлаач бидгийн хоцор жигээд байгаарай гэсэн багш дасгалжуулагч нарын хэлэх өгөр манай тамирчдын эрш хүчийг нэмэж улам зоригжуулдаг үрээ билээ. Өнөөдөр эхэлж байгаа Монголын дугуй шидийн энэ гараа бүхэн үлзийтэй байж дахин тэв дэлхийн олимпийн аваргууд төрөн гарахын их гараа байгаасай. Уралдааны тэн алтан шар замыг нэлж ариун цагаан сүүгээр дөрөв тэнэмэлай. Монголын дугуйн спорт үеийн үед мандан бадарх болдог бай.